Саяын сонсголыг бас зохион байгуулалтаа гэж дэмжиж гарын үсгээ зурсан. За саяын сонсголыг ингээд нэгтгэн дүгнээд харахад бол нэг хоёр хуваагдж байгаа. Баримт нотлохоо ба сэтгэл хөдлөл гэсэн. За баримт нотлохоогоо түлхүү барьж яриад явах юм бол бас юун дээрээ алдсан, юун дээрээ онсон, цаашдын гарц гаргалгаа гэд олон зүйлүүдийг бид нэр яриад явж болж байгаа. Сэтгэл хөдлөл дээр бол тулгуурласан маш олон харилцан яриа, хувийн дүгнэлтүүд явсан. Тэгэхээр их хурл бол эндээс сэтгэл хөдлөлийн хэсгийг хасаад цэвэр одоо логиктой суурилсан оюун дүгнэлтүүдийн хэсгийг буюу тэр одоо баримт фактууд дээрээс түшиглээд хин ярьсан хэний амнаас ямар аргумент гарсан гэдгээр нь биш, Монгол улсын язгуур ашиг сонирхолт одоо аль шийдлэн зөвбэ гэдэг дээр тулгуурлаад цаашаага явах нь зөв гэж харж байгаа. Батнайрамтал гишүүний хэлж байгаагаар 94 орчим мянган тийм одоо нотлох баримт цаас байсан гэж хэлж байгаа. Тэрний 51 орчим хувь нь нууцын дардастай ямар нэгэн байдлаар үзэх боломжгүй байсан гэж хэлж байгаа. Тэгэхээр ажлын хэсгийн ахлагчаас асуухад энэ 51 хувьтай нь буюу одоо нийт 100% гэж үзэх юм бол 51% нууц байна гэдэг чинь бол тэн дээр одоо шинжээчд ажиллах дүгнэлт гаргахад бол эдрэтэ төвхтэй байсан байж таарна шүү дээ. Энэ 51% хувиа 100 гэж үзэх юм бол хичнээн хувьд нь шилбэл шинжээч дүгнэлт гаргаж танилцж чадсан бэ гэдэг асуултыг бас дахиад нэг тодруулмаар байна. Тэгээд одоо энэ засгийн газар чиглэл өгж байгаа тогтоол гарч байгаа энэ цар хүрээнд ямар нэгэн байдлаар нууцаас нь хамаарад, нууцын дардсаас нь хамаарад танилцах боломжгүйгээс үүдээд одоо тогтоолын хамрах хүрээ, үйлчлэх хүрээнд бас одоо бүрэн үйлчлэгтэн саад учруулж байгаа нөхцөл байдал байна уу гэдгийг бас тодруулж асуумаар байна. Мэдээж тэр нөгөө төрийн болон албаны нууцын тухай хууль тэр 94 оны хуулийг шинжлэхтэй холбогдуулаад бас Арслан намаас хуулийн төсөл босруулад энэ дээр одоо хамтран санаачлагчаар ороод явж байгаа. Ер нь зөвхөн оюутлогын кейсч биш. Маш олон асуудал дээр нууцын тэмдэг дарчдаг. Тэр нь тийм нууц байх шаардлагатай биш юм дээр хүртэл дарчдаг. Эргээд тэр нь нэг талтаа бол төрийн ажлыг гацаадаг, нөгөө талтаа хууль шүүхийн байгууллагын үйл ажиллагаанд чөтгөр тушаа болдог. Эргээд хүний эрхийн томоохон зөрчил болдог. Эргээд хулгай хийх, тонох, төсвийг тонох ийм шалтгаан болоод идэг. Арын хаалга болоод идэг. Дарга нарт түлхүүр нь байдаг, тийм арын хаалга болоод идэг. Тэгэхээр энэ асуултанд хариулт аваад тэгээд тодруулъя. Батнайрамталтаар хариулна. За Эрдэнэ улс гишүүний асуултанд хариулъя. За 3 өдрийн сонсгол явсан. За бас нэг зүйлийг хэлье. Тэр сонсгол дээр дуудагдсан гэрчүүд бол дандаа баримтан дээр үндэслэж дуудагдсан байгаа. Бас зарим хүмүүс буруу ойлгоод байгаа шиг л хүмүүс өөрсдөө шийдэж хүмүүсээ гэрчээ сонгож чинь гэж. Тийм бол нэг ч хүн байхгүй. Тийм байх ёсгүй. Дандаа нотлох баримтан дээр нэмэлт нотлох баримт цуглуулах хүрээнд зайлшгүй гэрчээр дуудагдах хүмүүсийг бид нэр гэрчээр дуудсан байна. За шинжээчдийн дүгнэлтэн дээр бол сэтгэл хөдлөхээс илүү тэр чигээр баримтан дээр нотлох баримтан дээр л үндэслэж бид нар дүгнэлт гаргасан. Тэр дүгнэлтэд урьдчилсан дүгнэлтүүдийг бүгдийг презентац хэлбэрээр шинжээчд бүгдээрээ тайлбарласан байна. За 94,000 орчим хуудас нотлох баримт цугларсан. Нууцын баримтыг бид нар танилцах боломжгүй шүү дээ. Бүгд байгаа. Одоо энэ 94,000 хуудас нотлох баримт бичгийг улсын хурлын даргад хянах шалгуу төрийн орноос аль биесээр бүгдийг гардуулж өгнө. Бүгдийн тов дараалтаар бүгдийг бид нар бэлдсэн байгаа. За шинжээчд бүх тэр 94,000 хуудас материалтай бүгдэнтэй танилцсан гэсэн үг. Танилцсан. Тэн дотор бол нууцтай оюу толгоогоос ирсэн мөртлөө Эрдэнэс оюу толгоогоос тэр нь альтруу нууцын тамгагүй материалууд бас зөндөө байна. Тэгэхээр бид нар энэ дээр яасан бэ гэхээр нууцын баримтыг нь бол нууцтай баримтыг нь бусдуултаа тулгаад нээлттэй ирсэн баримтууд дээр үндэслээд дүн шинжилгээ хийгээд нууцтайгаа тулгаад баталгаажуулаад явах боломжтой байсан. Зарим жишээлбэл график нь 2010 оны арай жоохон хуучин график. Гэхдээ 24 оных нь нууцын тамгатай учраас 10 оныхоо графикийг нь ашиглаад явчих болж байгаа. Тэнд
зарчмын одоо хувьд бол ижилхэн байгаа учраас ашиглах боломжтой байсан гэсэн үг. Тийм учраас бид нар ил байгаа баримтуудыг үндэслээд шинжээчд бол өөрсдийнхөө хүрээнд хангалттай дүгнэлтээ гаргах явах боломжтой байсан учраас энэ дээр бид нар нээлттэй сонсголыг явуулаад нээлттэй өнөдөр хилцүүлээд явж байгаа. Энэ бол боломжтой. Гэхдээ энэ нууцтай мэдээлэл ирэх тоолонд энэ нь бас л яг л бусад одоо компаниуд дээр явж байгаа асуудалтай яг л ялгаагүй юм л та. Тэр Онтрегийн жишээ байна. Онтрегоос 150 орчим төрийн байгууллагын албан тушаалтны одоо гаргасан шийдвэрүүд албан тоотууд дээр бол Онтрегийн нууцын тамхтай ирсэн. Гэхдээ тэрийг нь бид нар бүгдээрингийн төрийн тухайн байгууллагуудаас нь бүгдээринг авч болж байгаа. Тэгэхээр хамаагүй задгаа ашигласаар байгаад хөвшцэн нэг ийм хандлага одоо бас ажиглаж байгаа юм л та.